Өнгөрсөн жил яг энэ 25 оны төсөв ярьж байхад аудит төсөвдөр дүгнэлт хийсэн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал төсөв нийцж байгаа талаар дүгнэлт хийсэн хэсэгтээ ерөнхийдөө агуулгын хувьд нийцж байна гэдэг дүгнэлт хийгээд яг наривчилсан дүгнэлт хийгээгүй. Яагаад наривчилсан дүгнэлт хийгээгүй юм бэ гэж асуухлаар үүнийг одоо дүгнэлт хийх үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Магнас өрн дарга. Тэгэхээр гол асуудал юу вэ гэхлээр бид нар ингээд төсөв гингүүд хоёр тишээ туушраад байгаа. Нэг талдаа бол ингээд эдийн засгийн хэлхийн хувьд бол төсөв ийм байх ёстой гэдэг загвар гаргаж ирэнгүүт нөгөө талд нь хэмнэх ёстой гэдэг ийм хоёр туушрлалын дунд яваад за ингээд ерөнхийдөө хориг тавиад хоригийн ард дээр хөрөнгө оруулалтын төсвийг 20% хасцсан. Ингээд хасчингууд ч нөгөө эрүүл мэндийн салбар, боловсролын салбар гээд нийгэмд нөгөө хүртээмжит байдлыг бий болгодог салбарууд маань бас ингээд хасагдчихж байгаа. Тэгэхээр энд хаана мэрэгүү ухаан гаргамаар юм гэхлээрэ аудит төсөв дээр дүгнэлт гаргахтаа яг энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тэр 6 тулгуурд нийцж байгаа талаар маш нарийн дүгнэлт гаргах юм бол бид ямар төсвөө өргөдөхийн, ямар төсвөө танахын гэдэг энэ одоо улс орны хувьд маш чухал зүйлийг бид нар хийх боломжтой болж байгаа.